Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За бид нар сая Исаи номны 6 дугаар бүлгээс уншсан. Исаи номны 9 дугаар бүлгийн 6-аас 7 дугаар ишлэлээс уншлаа. Бурхны амлалт нэгдүгээрт нь өнөөдөр бидний гол одоо ярих гэдэг зүйл юу гэвэл хүлээлт. Ажууллагынаас хэлдэ хүлээлт гэж. Сургаалын сэдэв маань Бурхны амлалтыг хүлээх талаар байсан. Хүлээлт. Хүлээлт гэдэг бол тийм амар зүйл биш. Израилийн ард түмэн хэцүү үед амлалтыг хүлээсэн. Исая иш үзүүлэгчийн цаг үеийг та нар эргээд нэг бодоор. Манай он тооллын ойролцоогоор манай эртний өмнөх он тооллын ойролцоогоор 700-аас 500 оны үед Израильчууд цөллөгт явна гэж байгаа яг ийм цаг үед Исая иш үзүүлэгчээр хандан хэлж байгаа. Тэгээд энэ амлалт нь юу байсан бэ гэвэл Израилийг боолчлоос чөлөөлөх, Израильд инх хамгаалан авчрах, Израилийн хөгжил цэцгэлтийг авчрах тэр аврагч Месая төрнө гэдэг амлалт. Гэтэл тэр амлалт хэр удаан хүлээгдсэн бэ? Исая иш үзүүлэгчийн цаг үе бол улс төрийн дарамт, дайны сүрдүүлэг, итгэл найдвар багтаа ийм цаг үед амлалтыг тэд хүлээсэн. Тэд амлалтыг Израильчууд Есүсийг мэдлэх үе хүртэл 700 гаруй жил Месая ирнэ гэсэн амлалтыг тэд хүлээсэн. 700 жил. Тумгаа 700 жил хүлээх үү? Мянга гэнэ хин баска 700 жил хүлээх үү Бурхны амлалтыг? Яг 700 жил гэдэг бол хэдэн үе вэ? Яг энэ үеэс Есүс Христ хүртэл нэлээд олон үе өнгөрсөн байж байгаа. 700 жил амлалтыг хүлээж чадах уу даашка? Үнэн хэрэгтээ Бурхан амласан. Гэхдээ хизээ гэсэн асуулт тэдний сэтгэлд үргэлж байсан. Хизээвэ Бурхан минь. Амлалт хизээ хэрэгжих юм бэ? Таны амлалт хизээ хэрэгжих юм бэ гэдэг хүлээлт Израилийн ард түмэнд байсан. Израилийн ард түмэнд тэрхүү амлалт байсан баг. Хүлээлт тэгвэл бидний амьдралд яг ямар утгатай юм бэ? Залбирсан зүйлс биелэхгүй байх үед бид яадаг вэ? Бидний залбиралд хариулагдахгүй, асуудал шийдэгдэхгүй байх үед яах вэ? Хүнд нөхцөл байдал багасах бус, ихсэх мэд санагдах тийм нөхцөл байдал донд бид яах вэ? Заримдаа Бурхан хаана байна вэ гэсэн асуулт хүртэл бидний амьдралд төрдөг. Бурхан хаана байна вэ? Яг ийм хүлээлтэн дунд Бурханы амлалтыг бид барин зогсож чадах уу? Бурхан минь бид танд найдаж байна. Бурхан би таныг хүлээж байна гэсэн тэр итгэл найдварын тэр уяа, итгэл найдварын тэр шандас, итгэл найдварын тэр шүрмэс таны амьдралд бат бих байсаар байх уу? Хоёрдугаар, хүлээлт бол итгэлийн дайсан биш. Харин итгэлийг хүчрхэгжүүлэгч зүйл. Хүлээлт юусоо итгэлийн дайсан биш. Бид хүлээж байгаа бол Бурханы амлалтыг хүлээж байгаа бол Бурхан таны амьдралд ямар нэгэн зүйл, гайхалтай зүйлийг хийнэ гэсэн тэрхүү амлалтыг хүлээж байгаа бол энэ бол дайсан биш. Харин итгэлийг чинь хүчрхэгжүүлэгч зүйл гэдгийг бид үргэлж санах хэрэгтэй. Амен. Хоёрт нь Бурханы амлалт тогтвортой, найдвартай, бас өөрчлөгдөшгүй зүйл. Бурханы амлалт тогтвортой, найдвартай, бас өөрчлөгдөшгүй. Амлалт бол Бурханы зан чанарын нэг хэсэг. Бурхан амладаг. Бурхан амлалтаар дүүрэн Бурхан. Амен. Бидний Бурхан бол амлалтаар дүүрэн. Амлалт нь түүний зан чанарын нэг хэсэг. Исаи номны 9-р бүлгийн тэр 6-р ишлэлдэр юу гэж хэлсэн гэхээр бидний төлөө нэгэн хүүхэд мэндэлж, бидний төлөө хүүхэд төрж, тэр хүүхдийн мөрөн дээр засаглал тогтох болно. Төв төмдийн Явагийн халуун зүтгэл үүнийг гүйцэлдүүлнэ гэсэн. 700 жилийн өмнөх амлалт Месая Есүс Христийг төрхөөс өмнөх энэ амлалт нь 700 жилийн өмнөх энэ амлалт. 70 жилийн өмнөх амлалт биш. 7 жилийн өмнөх амлалт биш. 7 өдрийн өмнөх амлалт биш. Харин энэ нь бол 700 жилийн өмнөх амлалт. Гэхдээ Бурханы амлалт нь тогтвортой,
найдвартай бас өөрчлөгдөшгүй байдаг. Бид Бурхны амлалтыг хүлээх тэсвэр төвчээрийг, хүлээх хүчийг, хүлээх зан чанарыг бид Бурханаас гуйх хэрэгтэй. Хүлээлт бидний итгэлийг батжуулдаг зүйл. Хажуудлынхаа хүнд хэлээрэй. Хүлээлт бидний итгэлийг багтжуулна гэж. Бурхны амлалт бол өөрчлөгдөшгүй, найдвартай, тогтвортой зүйл. Бурхан амлалтаа биелүүлэхдээ тэр зөв цагийг сонгодог. Бурхан хизээч цагаас нь эртдүүлдэг, эсвэл бурхан хизээч цагаас нь оройтуулдаггүй. Бурхан яг зөв цагийг сонгодог. Галаат номны 4:4 юу гэж хэлсэн бэ гэвэл цаг нь болоход хүүхэд мэндэлсэн. Зохистой цагтна гэж хэлсэн. Зохистой цаг, хамт зохистой цаг гэж хэлдэ. Зохистой цаг, зөв цаг. Заримдаа бид нэр яг одоо миний цагт, бурхан минь таны цаг биш. Яг одоо миний цагаар та хийгээтэй гэдэг. Бурхан хизээш бидний цагаар хөдөлдөггүй. Харин бурхан өөрийнхөө зохистой цагт хөдөлдөг бурхан маань. Бурхан зохист цагаа тэр мэддэг. Би түрүү хэлсэн. Хүлээлт бол бидний итгэлийг батжуулдаг. Хүлээлт итгэлийн дайсан биш. Хүлээлт итгэлийг сулруулдаггүй. Харин хүлээлт бол итгэлийг батжуулдаг зүйл. Тэгвэл Бурхны амлалт бол тогтвортой, найдвартай, өөрчлөгдөшгүй гэдэг нь Бурхны амлалт яг цагтаа билээ болдог. Цаг нь болоход зохистой цагт хүү төрсөн. 700 жилийн дараа Месая аврагч эзэн Евдем Бэтлехэм төрөх нь Бурхны зохистой цаг байсан. Амен. Яг зохистой цаг. Та Бурханаас ямар нэгэн зүйлийг хүлээж л авал Бурхан таны цагийг мэднэ. Харин Бурхан өөрийнхөө цаг танд хамгийн зөв, хамгийн сайн цагт тэр гайхамшигаа үлдэх болно. Бурхан зөв аргыг ашигладаг. Бурхан хамгийн зөв аргаар тэр ажилдаг бурхан. Заримдаа бид нэг энэ аргаар гэж хэлэх үед Бурхан тэр өөрийнхөө аргаар ажилдаг. Яагаад эзэн Есүс Евдем Бэтлехэм төрсөн юм бэ? Евдем Бэтлехэм хамгийн сул дорой, хамгийн жижиг, хамгийн энгийн. Тэгээ дээрэс нь яагаад эзэн Есүс гайхамшигт Бурхан, мөнхийн эцэг, инхийн жонон, Месая, аврагч эзэн, хаадын хаан, эздийн эзэн, бурхтын бурхан, хүн төрлөختний цор ганц аврагч тэр эзэн хаадын сүр жавхлантай нөхцөл байдал дунд биш. Харин бүр эгэлж ирийн бүр эглээс эгэл малчны хотон дотор тэр төрөө. Бурхан заримдаа хаадын хаан, эздийн эзнийг бид нар ийм эгэлж ирийн нөхцөл төрөхөд заримдаа бид нар энэ арай бишээ гэж боддог. Хаадын хаанд энэ арай зохихгүй гэж бид нар заримдаа боддог. Тийм тохиолдол та нарт гарч ирсэн үү? За чич арай ингэж явахар хүн биш дээ. Чич арай ийм хүн биш дээ. Чи наад замаа дагаад стон нэр бүр хүнээ байжээ. Наад Есүсийн замаар яваад чи бүр өстө бүр утгаа алдчихэ. Чи ч ууг нь өстө дөрвөн хүн байсан штэ гэх тохиолдол бидний амьдралд ирдэг. Бурхан зөв аргыг ашигладаг. Амен. Бурхан хамгийн игэл, заримдаа Бурхан хамгийн даруухан нөхцөл байдлыг тэр сонгодог. Бурхан зөв хүмүүсийг бэлтгэдэг. Мар, Йосеф, Давид, Даниэл, Эстерийг хараарай. Бурхан хамгийн зөв хүмүүсийг бэлтгэдэг. Эстер ард түмнийхээ өмнөөс, Израилийн ард түмнийхээ өмнөөс ард түмнийг нь устгана гэдэг тэр зарлиг гарцсан байхад Кориш хааны өмнө тэр очихоосоо айгаагүй. Даниэл Бурхтын бурханд хандан залбирахдаа хаанаас өөр хүнд ч мөргөх ёсгүй гэдэг зарлиг тушаал гарцсан байхад Бурхтын бурханд хандан тэр цаазаар ахуулахаасаа айлгүйгээр тэр залбирсан. Давид, Даниэл Бурхан зөв хүмүүсийг бэлтгэдэг, Бурхан зөв хүмүүсийг хэрэгэлдэг. Тэгвэл өнөөдөр бидний зүрх сэтгэл ямар вэ? Зөв үү? Яг зөв зүрх сэтгэлтэй, яг зөв цагт нь зөв аргыг Бурхан ашигладаг. Та Бурханаар ашиглуулах нэгэн байгаарай. Амен. Хүнд үед амлалт илүү тод харагддаг. Улам илүү нөхцөл байдал хүндрэх тусам амлалт илүү тод харагддаг. Бурханы амлалтаас зуур. Амен. Бурханы амлалтыг Бурханд сануул. 3 дугаарт нь хүлээлтийн үедх сорилт.
Хүлээлт гэдэг бол амлалтыг хүлээх нь өөрөө сорилт бэрхшээл дагуулдаг зүйл. Хүлээлт бол төвчээрийг шалгадаг. Бурхан хүлээ гэж хэлэх үед бид одоо гэж хүсдэг. Яг бурхан минь цаг нь яг одоо цагт. Гэтэл Израилийн бурхан 700 жилийн дараа аврагч эзэн Месая 700 жилийн дараа тэр мэндэлсэн. Тэр 70 жилийн дараа биш. Израилийг Бабилоны боолчлогдлоос чөлөөлөгдсөн 70 жилийн дараа биш. Тэр 7 өдрийн дараа биш. Тэр 7 цагийн дараа биш. Тэр 72 цагийн дараач биш. Харин тэр 700 жилийн дараа Израилийн бурхан хүн төрлөختний аврагч эзэн Месая мэндэлсэн. Бурхан хүлээ гэж хүлэх үед бид одоо гэж хэлдэг. Хүлээлт нь бурхан бидний зан чанарыг боловсруулах хэрэгсэл болдог. Хүлээлт бол өөрөө бурханы бидний зан чанарыг боловсруулах бурханы хэрэгсэл. Амен. Тэгээ хажуудлага найз хэлээрэй. Хүлээлтэнд чинь амжилт хүсье гэж. Хүлээлт амаргүй. Бид нар яг одоо бурхан минь бид нар яг одоо гэдэг цаг үед амьдарч байна. Дэлхий юу гэж бидэнд заадаг вэ гэвэл хүлээх ёсгүй гэдэг ийм арга замыг бидэнд зааж байгаа. Хүлээх ёсгүй. Бүх юм хурдтай, бүх юм амархан, бүх юм гялс болох ёстой. Яагаад гэвэл зах зээл хурдаараа явж байна. Маш олон юмнууд биднээс хурдан явж байна. Трендүүд асар хурдтай өөрчлөгдөж байна. Маш хурдтайгаар юмнууд өөрчлөгдөж байна гэдэг ийм хурдтай байх. Хурдан гэдэг энэ цагийг дэлхий бидэнд заадаг бол харин бурхны цаг юуг бидэнд заадаг вэ гэвэл хүлээхийг заадаг. Хүлээ. Бурхны цагийг хүлээ. Хүлээлт нь биднийг төвчээрт сургадаг зүйл амин. Хүлээлт нь бурхны зан чанар, бидний зан чанарыг өөрчлөх бурхны хэрэгсэл болдог. Хүлээлтийн үедийг хүлээлт нь сорилтыг бий болгодог. Бид нар өнгөрсөн 2-7 хоногийн турш итгэлийн шалгуур гэсэн сэдвээр сурсан. Итгэлийн шалгуур санаж байгаа энэ сургаалыг бурхан чимээгүй байх үед соригддог бид. Бурхан заримдаа таг чимээгүй болчихсон юм шиг тийм цаг байдаг. Заримдаа ойлгомжгүй нөхцөл байдал улам илүү ойлгомжгүй нөхцөл байдал улам хүнд болж байгаа юм шиг тийм цаг үед ч бид бас соригддог. Бидэнд хэцүү байдаг. Төвчгэд үнэхээр хүнд байдаг. Бурхан минь та ажиллаад өгөөч. Та өөрчлөөд өгөөч. Та эдгээгээд өгөөч. Та нөхцөл байдлыг өөрийнхөө алдар сүрээр та өөрчилж өгөөч гэж залбирах үед байдаг. Гэсэн ч нөхцөл байдал ойлгомжгүй хിവэрэ байдаг. Заримдаа бид эдгэрлийн төлөө залбирсаар байхад идэхгүй байх тохиолдол байдаг. Заримдаа бид нар санхүүгийн гачигдлаас гарахын төлөө залбирсаар байхад улам илүү ихээр санхүүгийн асуудал бэрхшээл орооцолдсон мэт орох мэт үеуд байдаг. Заримдаа бид нар харилцааныхаа асуудлыг сайжруулахын төлөө залбирсаар байтал харилцаанууд маань улам ойлгомжгүй, улам тодорхой улам хүнд болох тийм өдрүүд бидний амьдралд ирдэг. Гэвч бурхан анир чимээгүй үедч ажилласаар байдаг бурхан амин. Тэр ажилласаар байгаа. Биднийг хараагүй байсан ч, тэр биднийг сонсоогүй байсан ч ажиллаж байсан. Бурхан 700 жил юу хийжсэн гэж үү? Бурхан 700 жил юу ч хийгээгүй гэж үү? Бурхан ажилласаар байсан амин. Хамгийн зөв цаг нь 700 жилийн дараа одоогоос 2000 жилийн тэртээ Израилийн Евдем Бэтлехемд аврагч эзэн мэндэлэх нь хамгийн зөв, хамгийн зохис цаг нь байсан. Заримдаа бид нар яг энэ цагийг мэддэггүй. Бид нар Бурхны цагийг мэдэхгүй байх нь аргагүй. Яагаад гэвэл бид сул дорой, бид хүмүүс. Харин бидний хийж чадах зүйл юу вэ? Бурхныг төвчээртэйгээр хүлээх байдаг. Амен. Бурхныг төвчээртэйгээр хүлээх. Амлалтын биелэлт. Есүс мэндэлснээр Бурхны амлалт биелээ болсон. Израильчууд 700 жил хүлээсэн амлалт нь биелээ болсон. Гэхдээ юу гэж 700 жилийн өмнө энэ амлалтыг сонссон хүмүүс байсан уу тэр үед? 700 жилийн дараа нэг ч байгаагүй. Гэхдээ нэг зүйл биелээ болсон. Хүмүүс 700 жилийн өмнө амлалтыг хүлээж исэн, амлалтанд найдаж исэн хүмүүс нэг ч байхгүйсэн ч Бурхны амлалт биелээ болсон. Амен.
Хүн төрлөختнийг аврах амлалт Бурхны амлалтын бэлэл яг цагтаа биелсэн. Амласан зүйл биелсэн. Хүмүүс харж, сонсож, хүрч мэдэрсэн. Амен. Аврагч эзэн Есүс Христ дээр хүмүүс очиж түүнтэй зарим нь хүүхэд байхдаа тоглож ирсэн. Зарим нь мужааных нь хийсэн гар урлаас худалдаж авч ирсэн. Есүс Христийн гайхамшгүүдийг олон мянган хүмүүс бас харж тэр олон хүмүүсээс гайхамшгуудаас болж эдгэрсэн. Хүлээлтийн ард Бурхны түүхийн хамгийн том ажлыг тэр хийж исэн байна. Исая аврагч эзэн Есүс Христ мэдлэх үед юу болсон бэ гэвэл хүлээлтийн ард хамгийн том ажил бол их эзэн Есүс Христийг мэдлсэний дараа сүмд Есүс Христийг хүлээж байсан хүмүүс, Есүс Христийг хүлээж байсан өвгөн эмгэн хоёр бид Бурхны амлалтыг харлаа гэж хэлээд Бурханд алдрыг өргөдөг. Бурхан амлсан амлалтыг бид нүдээр харж гараар барьлаа гэж Бурханд тэд алдрыг өргөдөг. Амлалтын биелэл Есүс ирсэн миний амьдралын баталгаа, ам амьдралын баталгаа. Хэрэв Бурхан Месаяг ирүүлж чадсан юм бол тэр таны амьдралд байгаа өвчнийг эдгэж чадна. Амен. Хэрвээ Бурхан Месаяг ирүүлж чадсан бол тэр таныг зөвхт чиглүүлж чадна. Тэр таныг ариусгаж чадна. Тэр таныг муугаас чөлөөлж чадна. Тэр таныг сэргээж чадна. Таны залбиралд тэр хариулах чадвартай Бурхан. Гагцгүй Бурханыг хүлээх хэрэгтэй. Амен. Бурханы хүлээлт гэдэг бол идэвхгүй биш. Идэвхтэй хүлээлт. Идэвхтэй хүлээлт гэдэг нь сүм цуглаанаасаа холдъё. Бурхан ажиллахгүй юм байна. Ажиллаж байгаа нь ч мэдрэгдэхгүй юм байна. Хоошлий бай гэдэг бас харин өдөр бүр шаргуугаар Бурханд хандан залбирах тухай юм аа. Амен. Хэрэгжүүлэлт юу вэ? Энэ сургаалын төгсгөлд хэрэгжүүлэлт өдөр бүр нэг амлалтыг тунхагл. Бурханд хандан өдөр бүр нэг амлалтыг тунхаглаж залбир. Бурханы амлалтыг Бурханд сануул. Хоёрт нь Бурхан надтай хамт байгаа гэдгийг үргэлж тунхагл. Амен. Бурхан надтай хамт байгаа гэдгийг үргэлж тунхагл. Гуравт нь тэр миний замыг чиглүүлнэ гэдгийг тунхагл. Тэр намайг орхихгүй гэдгийг тунхагл. Тэр намайг эдгэн гэдгийг тунхагл. Амен. Энэ бол Бурханы амлалтыг сануулж байгаа зүйл. Түүний хайраас юу ч намайг салгаж чадахгүй гэдгийг тунхагл. Өдөр бүр залбирахдаа эдгээрийг хэлэн залбир. Дүгнэлт нь залбир, хэрэгжүүлэлт, хуваалц, бас бусадтай хуваалц. Та залбир, та бусадтай хуваалц, бусадтай урам үг. Тэгээд найдварыг түгэ. Найдвар бол үргэлж байдаг. Одоо энэ Христ мэндэлсний баяраар аав ээжтэй, гэр бүлийнхэндээ, найз нөхөддөө найдварыг түгэ. Сүм чуулгандаа тэднийг итгэлийн баяр хөөргийг түгэ. Бидний амлалт найдвартай. Бидний амлалт биелсэн гэдгийг хүмүүст бас хэл. Хүлээлт сунлаач, хүнд хэцүү цаг үе үргэлжилж байгаач, залбирлын хариу удаад байгаач, Есүсийн төрсөн өдөр бидэнд нэг зүйлийг тод сануулж байна. Бурхан хизээч хоцордоггүй. Тэр амлчгаад мартаад орхидгүй. Тэр хэлсэн бол тэр хийдэг Бурхан. Амен. Тэр амлсан бол тэр заавал биелээ олох бол